Өгүүлбэртэй бодлого гэдэг дээр өгүүлбэр буюу тэр одоо үсэг байгаа нь өөрөө төрийн байгууллагуудын эрх зүйн акт, дүрм зааврууд гэж одоо шийдвэрүүд гэж ойлгож болно. Тоог нь болохоор зэрэг төсөв, санхүү, хөрөнгө, мөнгө гэж ойлгож байна. Тэгээ энэ хоёрын хариуг нь зөв гаргахын тулд бүх хоёр талаасаа өгүүлбэрч ойлгоно, тоогоонч сайн одоо мэдж гаргаж ирнэ. Ингэж үжиж өгүүлбэртэй бодлого зөв гардагтай яг адилхан аудит бол шийдвэр, тогтоол шийдвэр, эрх зүйн акт амьдрал дээр санхүү мөнгөнийхөө төсвийн зарцуулалтаараа үр дүн үр өгөөжөө өгчүүл гэдгийг тодорхойлж гаргаж байгаа ийм л үйл ажиллагаа. Өөр нэг байдлаар бас тайлбарлах юм бол аудит гэдгийг тэнцүү, зөв бодлого, зөв үр дүнтэй өгөөжтэй гэж бас хэлж болно. Өөрөөр хэлбэл аудит юуг илэрхийлж гарч ирж байгаа нэхээр аудитын үр дүнд бол зөв бодлого гарч ирнэ л гэсэн үг.